За замын үд бомтоор өдөрт дунджаар ургамлын гаралтай түүхийн эд бүтээгдэхүүн тээвэрлсэн 15-аас 25 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Эдгээрээс төврийн аргаар 150 орчмоос нь гайлын байцаагчид дээж авч итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээ хийж эрүүл ах буюу аюулгүй байдлыг баталгаажуулдаг байна. За энэхүү шалгалтаар тухайн бомтоор орж ирсэн 50 тонн цагаан будаанаас гадаадд 20 цэрийн хортон шавж болох шүүр хошууд цох илэрчээ. Манай дэрийн цагаан будаан дээр одоо шүгүр хшүү цох илэрлээ. Энэ маань өөрөө хөдөө аж ахуй сайдын А9-р тушаалд заагдсан одоо оруулахыг хориглосон тэр шавж байхгүй юу. Тийм ч энийг оруулахыг хориглосон шавжийг манайх илрүүлээ гаргаад ирнэ гэдэг чинь манай ажлын үр дүн байгаа байхгүй юу. Яагтвэл Монгол улс руу цагаан будаанд ийм шавж байна шүү. Энийг Монгол улс руу оруулж болохгүй шүү. Энийг хил дээр одоо илрүүлээ тасан зогсоогоод хууль журмынхаа дагуу буцаад улс руу нөгөө илгээх ч юм уу аль эсвэл устгах арга хэмжээ авна гэдэг чинь бид нар өөрсдөө Монгол улсын ард түмэнтэй юм том юм хийж шүү. Том ач холбогдолтой байхгүй юу? Аюулгүй талаас. Энэ маань өөрөө Монгол улсад тархачих юм бол өөрөө тэр чигээрээ тэр нөгөө агуулгад тархаад тэр шавжийнхаа будаач өөрөө нийл ингээд шавж болчих юм бол өөрөө маш том эрсдэлтэй, маш том аюултай байхгүй юу да. Тийм учраас энийг одоо улсын хил дээр шинжилээд илрүүлж гин гэдэг бол маш том ач холбогдолтой. Гэхдээ жимс ногоон дээр ч гэсэн бас гадаад төрөө зэрэгтэй шавж илрээд Монгол улсын хилээс экспортлогч улс руугаа буцаж исэн тохиолдол бол байгаа. Гэхдээ ингээд аль дээр нь л илэрдэг гэсэн үг. Одоо цэцгэн дээр гэтэл бид нар бас байнга ингээд цэцэг бас орно шүү дээ. Цэцгэн дээр ч гэсэн бид нар бас ингээд хортон шавж өвчний үзүүлэлтүүдээ бол өгөөд явдаг. Замын үддэх гайлын газрын итгэмжлэгдсэн лаборатори нь ургамлын гаралтай түүхийн эд буюу хүнсний ногоо жимсгэн гурал будаа зэрэг импортын бүтээгдэхүүнүүдээс дээж авч улмаар эрүүл аюулгүй эсхийг шинжилж импортын зөвшөөрөл олгодог. Тэгвэл тухайн гайлын газрын байцаагчид импортоор орж ирсэн 50 тонн цагаан будаанаас шүгүр хошууд цох илрүүлж итгэмжлэгдсэн лаборатори руу шилжүүлжээ. Улмаар будааг хуулийн дагуу экспортлсон орон руу шилжүүлэх эсвэл устгалд оруулах юм байна.